бид хоёр Wim Wonders дээрсэн байна. Жохо ханиадтай байгаа дойрд бичлэг нь яриа өгсөнгөө. Өнөөдөр сайхан ирч өчтэй зөндөө олон роллер костер дээр та нарыг суулгана. Арай бас нэг том байдлаар дээр аюу гоё үзүүлбэр бол. За явж дотоод хүүхдээ баярлуулцгаая. Юу гэсэн шүү дээ. Нөгөө Alice in the Wonderland. Тийм тий. Amazing Kingdom. Сэвш. Alice Wonderland-ийн байшлалаар өдөрлөө. Энэ нөгөө туулаан байх шиг байна. Энд цэргүүд нь байна. Alice-нд цайгаа ууж байна. За нөгөө туулааныхаа нөхрөө нь ороод явдаг хэсэг юм шиг байна. Явсарга жижигрээд идэв л байна. Нөгөө байшингийнхаа нөгөө талаар нь гараад ирсэн шин. Өмнө нь эрэхтэй би энэ өрөөнд зураг авахулчихсан гэсэн. Ийсээ гоё те. Зочилсонд баярлалаа баяртай л гэдэг шиг. Exit гинэ. Энд дээр суух юм уу? Тэгээ. За энэ одоо хэр юм бол тоо. За сайн тоглоом дээр суулаа. 100 байна. Энэ дээшээ гарангуутлаа энэ иргэдэг тэгээд огцон мундаг. Тэгээ бүр нэг тийм амар бол биш гэхдээ айгу гоё 100-тай. Ер нь бол нэг цаа хийгээд өцгöd бол гоё тоглоом байна. Би бол сая инээж орилсоор гаалт харлаа. Инх ч юм бол ерөөсөө гэж аваач гарсангүй тэгэл хажууд шиг харсан мишээцэн л сууж ийсэн. Яа, эшээ гоё та нарыг ямар үе гэдэг лээ. Тэгээс тийм бүрний. Ингээд нэг арал марл хийгээд идэггүй нэг өрч хийсээр. Ингээд
яг нэг эртний Египтийн хэм маягийг бүр амар гоё гаргаж өгсөн. Яг энэ хэсэг бол ерөнхийдөө илүү хүүхдүүдэд тохирсон юм шиг байна. Тийм арай. Энэ болохоор яг ингээд ханд авирдаг хэсэг. Энэ ингээд тэр могооны биетэй тэр улсуур байх шиг байна. Энэгээр ингээд гусаад эргэлцсэн юм амар өндрөөс бууж ирдэг. Ер нь дэмиг шийдлийн тоглоом яг. За энэ хавар нэг жоохон хүүхдүүдийн тоглоом хараад тэгж жагаад нэг ливл ахна те. Mysterious Viking village. Энд ч одоо ингээд нөгөө нэг дээгүүр доогуур ингээд явдаг. Тоглоом байна тий. Тийм ээ. Энд ч тоглоод бараг дасгал хийсэн. Тий. Баттай адилхан болсон юм шүү тий. Тий, хоёул аквариум үзчихэд тийшээ явъя да. Аквариум дээр ирлээ. Хөөх дотор бол нэлээд сэрвтер байна шүү. Шүрэн хаад мад ямар хөөрх юм. Яг юм шүрэн хаадны загаснууд амар өнгөлөг хөөрхөн тий. Чээр доор явах юм шүү. Немогийн доорыг мөн үү? Энэ том загас нь одоо энэ жижигүүдээ идчихдэггүй юм бах та. Сэн ингээд хөдөлгөөнгүй байгаа л үгүй ихэнх нь хөөе гараад ирсэн шүү дээ.
Энэ болохоор Deep Sea гэдэг ресторан. Тэгээд том аквариумны хажууд хоол идэнэ. Гэхдээ сет менюгээр нэг сетэндээ 100 шүл, нэг биф стейк байх шиг байсан жижигхэн бүрээ. Тэгээд нэг десерт. Тийм десерт тий. Тэгээд 800 мянган доо. Тэгэхээр нэг манайхаар 112 мянга ч үү те. 110 мянга ч үү. Тийм байх. 110 орчим мянган төгрөг юм байна. Нэг хүний 110 орчим мянган төгрөгөөр саяны ресторанд орж хоол идэх нэ. За энэ яг ингээд нөгөө усан доогоор явж байгаа амар гоё хэсэг. Жисэн зүйлийн загснууд ах шиг байна да энэ дотор. Энэ тэгээд том загснууд нь жижигийг идтгүүл юм байна тий. Энэ бүр үнэхээр том юм аа загс. Одоо удахгүй энэ чинь нэг mermaid тоглолттой зүйл юм. За арай экстрем төрлийн тоглоомуудтай хэсэг рүү орох гэж байна. Яа тийм бол? Тэ амиас өвчтөн шүү дээ. Таа явуулсан. Оо, санахта. Сайго. Зөвхөн мэн. Зөвхөн эхэлж байна. Тэгээ толж байгаа юм биш. Одон ордод штэ. Ой. Хайж дэш үсээ явчиход байж тийм хурдтай. Аа, дуурайгаа бодоход илүү хүчтэй юм ба та. Аа, буцаад ирэх гэж байна одоо. 아, 걱정 없이. 오빠한테 저 누구야? 자, 너 다들 했어. 없잖아. Энэ бол нэлээд амар тоглоом баг шиг байна. Энд бас уухгүй. Энэ тэгээс ажиллахгүй баг шиг байна. За энэ дээр нэг сууж ирсэн. Энэ түрүүний эхлээд суудгийг бодвол арай амх юм уу? За энэ иргэдэг онгоцсон дээр сууж үзье да. Ай.
унта. Skydrop дээр гарсан шүү дээ. Аманда. Цасныг бодвол гайгүй мэн үү? Яг ихний нэг дэшээ доошоо олтон дээр л эвгүй болж байна. Түүнээс шүү дээ. Тэрнээс хойш басчих юм байна. Гайгүй юм байна. Энэ дотор уг нь айгүй гоё роллер костер байдیں۔ Тэсэн чинь засвар хийгдэж байгаа гэд ажиллахгүй болчихжээ. Үүнд ч одоо тэгээд тоглоом баг байхгүй юм шиг дээ. Тэр галтуул нь бас ажиллахгүй байна. Тэгээд тэр цаана бас тэр нэг миний эвгүй гэдсэн тоглоом ажиллахгүй лээ. Одоо энэ онгоц ажиллах юм шиг байна. Энэ галзуу уулган ажиллах юм болов? Энд бол гэхдээ би суухгүй. За хоёулаа тэгвэл энэ онгоцон дээр суучаад тэгээд тэр нөгөө байшин руу орох уу? Тэгээ. Вау. Вау, ямар гоё юм бэ. Салхины чивээс хосч нөгөө салхины дуурайг тусгай юм штэ. Ваа. Гадаа ер нь өөрөө жоохон баг зэрэг салхитай үүлэр төгдөг байна. Тэрэн дээр энэ онгоц байгаад уртлын онгоцны бүр нөгөө юу нь даалгавч нь нааш цаашаа болоод нэг хүн бүр нааш цаашаа болоод бүр амар салхихгүй юу байна. Надад чишээ. So nice. Thank you. Нүдний шлийн зүй толгойрыг чинь өөр. Аха. За. Яг энэ чи гоё. За, одоо хийж хоёлаа. За одоо хоёлоо Бэсээ явах юм уу? одоо гүнжин байсан дотор болох. Тэгээ, хана үдэ. Нөгөө буугаар буудаад идэх. Аа, тийм штэ. Тасархайлаа. Сайн онгоц бол угаасаа хайлаа идэх үү. Мангас буудч тоглоно одоо. Би тэр хараа хоёрт орсон шүү дээ. Харин тийм. За одоо усан паркийн хэсэг рүү орж ирж байна. Хоёулаа байсан үеэс тоглоом нэмэгдчихв. За энэ химэл давлгаа байна. Энэ нөгөө өндрөөс гулгадаг байна. Энэ байсан. Энэ ажиллаж байгаа юм болов? Энэ байхгүй байсан шүү дээ. Чи хонох гоё биш юм байна. Окей.
Ороод ингээд төрөө явчих. За тийм. Тэр нь одоо Зарим цаашаа докро очно цонраа юу яа. Сэтгэл стагаа юм өнөөдөр. Яа тэгэл энэ дээр тоглоог амар удсан байна. Гой тоглоом дээр суулаа. Сая хамгийн сүүл 2 3 том нэлээд тийм адреналин ялгаруулсан тийм тоглоом тоглож агаад лейзи нуурн дээр суугаад бүр амар жаргачаад одоо давлгаанд жоохон зөхөж сунаа. Алсыг харсан дээрээ суухаа мартаад явцсан биш шүү дээ. Буцаад алсыг харч руугаа явж байна. За тэнд виланууд харагдаж байна. Хажууд нь Ширатон индуструуд. За нөгөө Wim Wonders маань ингээд дээрээс нь шүү дээ. Тэнд усан парк байна. Талцаа болгоно маань энд байна. За усан тоглоомнууд энд байна. Нөгөө ажиллах байгаа галтуулан тоглоом чи энд байна. Тэр цаана аквариум байна. Гранд World эндээс ингэж харагдаж байна. За тэр болохоор бит хоёрын байрлаж байгаа буудал байна. Зэвгээр шүү яг хамгийн дээр нь ирсэн. Ер нь л өдрүүд бүгдээрээ л гоё юм. Backstreet Boys. Энэ хүмүүсийн тийм гоё сайхан муухай эсвэл дуулж байгаа нэг тийм гоё биш. Зүгээр тэр vibe нь айгүй гоё байна. Вьетнамын яг дотоодын ийм дарс авч ууж үзсэн. Тэгвэл надад бол үнэхээр таалагдж байгаа. Маш гоё зөөлөн бас гоё амттай, гоё нэртэй. Тэгээд паркийн хувьд гэх юм бол зарим нэг тоглоомууд нь эвдрэлтэй гээд ажиллахгүй байгаа дээ. Тэр нь л жоохон тиймэрхүү байлаа. Оройны тэр гэрлийн шоу нь бол яг баг ер нь хэвээр байх шиг байлээ те. Тийм үзүүлбэр нь хэвээрээ л байлээ. Тэгээд өмнө үдцсэн юм чинь гэж дод бит хоёр нэг дуустал нь үдсэнгүүд хэсгээ гараад ирсэн. Нөгөөдөр бит хоёр эндээс явах юм байна те. 1-2 хоног үлдсэн байгаа байна шүү дээ. Ер нь бол. Тэгээ Бангкокт бас сонирхолтой хаа. Энд бол далайн хэрэг дээр ингээд далаараа харсан ингээд өрөөнд маш гоё байна.
Финландаас урагшаага дөрөв хүрээд ирсэн байна. Тэгээ эднэрийн энд ирдэг хүмүүсийн хамгийн сайн мэддэг King Kong Mall гэдэг дэлгүүр рүү очих гээд юм авахгүй явж байна. Яг нөө зориулаад хөгжүүлсэн гоё газруудтай л гоё болохоос ер нь энгийн газруудаа бол нэг иймэрхүү л хүн бужигнсан тийм амар их хүмүүс байдаг локейшнуудыг бодвол арай хог багтаа бас цэвэрхэндүү юм байна. Энэ ч гайгүй цэвэрхэн газар биш шүү дээ. За битээр сакс дүүрэн юм авлаа. Нилээн том дэлгүүр байна. Цаашаа хаа жимсний хэсэгтэй, өндөө ахтай зэргийн барааны хэсэгтэй юм байна. Ер нь юмнууд нь айгүй хямдхан байт юм байна. Жишээ нь дэлгүүрүүдэд 40,000 дон гэж зардаг ундаа энд 10,000-тай байна. Хунцас автаны 330-тай Pepsi болон колонууд энд 7,000 дон гэдэг чинь Монгол мөнгөөр 1000 хүрэхгүй төгрөг гэсэн үг. Юмнууд нь бол хямдхан байдаг байна. Тэгээ боддоо Хошимын кэс илүү хямдхан. Ер нь бол Вьетнам их хямдхан газар байна. Нэг юм алгаатай болчиход нар гоё хаах юм байна. За drain. Тэр сайн drain идэж туршиж үзэх гээд авлаа. Үнэхгүй байна. Аваа сонирхолтой амттай байна. Үнэшээ бол биш юм байна. Туршаад үзэх гэмгүй. Гоё байна. Сонирхолтой. Ямар Яг нэг бооцож байгаа шиг санагдаж надад. харин тийм амар үеиг амттай байгаа. Креми тий. Нэг ихээр хүмүүс дурдлаа дахиж идэх гэсэн үнэ юм байна. Инээс хойш идэж чадхаар болчихлоо. Энэ баг өссөн үед идчих юм бол хөнгөн хоол шиг юм байна тий. Аюу тийм үеиг гоё жимсэн. Өндөр нь л ивгүй болохоос амт нь бол гоё юм биш шүү дээ. За хай манайхаа бид хоёр King Kong Mall-аас худалдаа авалтаа хийгээд гарч ирээд хажуу талд нь байдаг King Kong Coffee гэдэг газар ирчээд орж ирээд сууж гин. Гоё орчинтай, гоё газар байна. Бид хоёр ер нь давстай кофеийн дуртай болсон. Он гарахаас өмнө Dochco гэдэг bakery coffee shop байдаг. Тэнчэнээс ийм давстай кофе авч уугаад тэгээд сэтгэлд үнэхээр нийцсэн болохоор энэ гадуур зугаалж байхдаа давстай кофе авч уудаг болсон. Тэгээд давстай кофегаа уугаа сууж байна. Надад бол ингэж бодогдлоо. Яг Фукокт ирж байгаа хүмүүс бол хамгийн ихнийхээ өдөр ч юм уу эсвэл шууд буусныхаа маргааш өдөр King Kong Mall дээр хурж ирээд энэчнээс идэж уух амны зугаа жимс юу гэдгийг тэр бүх юм аяг худалдаж аваад тэгээд байх хугацаанд идэж уугаад авч явах юм ч гэсэн энэчнээс аваад явбал хамаагүй одоо буудлын архан мартуудаас ч юм уу худалдаа авалт хийснээс хамаагүй хямдхан дор хаяж 2 дахин хямдхан бид хоёр дараа Фукокт ирэхээр бол яг King Kong Mall-аас эхэлж худалдаа авалт хийя гэж бас бодож төлөвлөж байна. Тэгээд энэ хүртэл хамт байгаа та нартай баярлалаа. Гранд Уорлдоос нь аэропорт руу явдаг автобус нөгөө үнгүй байдаг байсан. Тэгвэл сая 1 сарын 1-ний хэсэгтээ төлбөртэй болсон юм байна. 50,000 дон буюу Монгол мөнгөөр 7,000 гаруй 7,200 орчим төгрөгөөр аэропорт руугаа явдаг болчих автобус нь. Тэгээд King Kong Mall-наас нэлээд зайтай учраас тэрнлөгөө ч гэсэн адилхан 50,000 донгоор явж байна. Арай нэг ойрхон зайд бол 20,000 донгоор явах юм байлээ. Тэгээд өмнө нь үнгүй явдаг байсан автобус байхгүй болсон байх шүү. Амар үзэсгэлэнтэй харагдаж байна далаа.